нефт одоо импортлогч компаниуд байна. Тэнд тавих нэг шаардлага энэ нөөцийг сайн бүрдүүлэх хэрэгтэй гэдэг асуудал болж байгаа. Тэгэхээр энэ одоо сүүлийн үеийн мэдээгээр жишээлбэл энэ ойролт орнод бий болж байгаа нөхцөл байдал, дэлхийн геополитикийн улмаас энэ нефт бүтээгдэхүүний үн өсөх хандлагыг урьдчилж тооцож хардсан байх хэрэгтэй байсан. Япон, Солонгос гэдэг ч юм уу эдгээр улс орнууд бол аль хэдийн нөөц одоо нефтийн бүтээгдэхүүнийг хадгалах савуудаа хэдэн сарын хугацаатай одоо бараг 8-аас 10 сарын хугацаатай нөөцөө бэлтгэсэн. Тэгээд энэ нөөцөөрөө тодорхой хэмжээний нефт бүтээгдэхүүний үн өсөд ирэхэд одоо тэр нөөц шатхуун гаргаж ашигладаг. Тэгээд энэ макро эдийн засгийн тухайн улс орны эдийн засгийн хүчтэй зочрол бий болгодгүй байдлаар урьдчилсан юм арга хэмжээнүүдийг хэдэн жилийн өмнөөс аваад эхэлсэн байсан. Өөрөөр хэлбэл энэ нефт шатхуун бүтээгдэхүүнийг импортлогч компаниудад тавих шаардлага доор хаяж одоо маш олон компаниуд байгаа шүү дээ. Тэгээ нэг сар юм уу 30 15 хоногийн нөөц шатхуунуудыг та нар цавтай байх хэрэгтэй. Энийг бий болгох тэр барьж байгуулах хөрөнгийг бол усын одоо бодлогоор дэмжинэ гэдэг ч юм уу. Иймэрхүү нөхцлүүдийг тавьж бид нар энэ үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн бодлогуудыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Цаашдаа ч ер нь бол тийм бодлогыг барих хэрэгтэй. Тэрнээс биш бид нар гал унтрах маягаар одоо ингээд нэг тодорхой гэрээний үндсэнд 3 сарын хугацаатай 6 сарын хугацаатай энэ явж байгаа зүйл бол нэг баталгаатай одоо зүйл биш.